За өнөөдөр засгийн газрын нэг гишүүн байсан хүний тухай асуудал хэлцэж байна. За энэ асуудал дээр яг гишүүд байр суурь илэрхийлэх шиг боллоо. Ерөн зүгээр одоо хууль хяналтын байгууллагуудын тухай өнөөдөр энд янз янзын юм ярьж. Би нэг л зүйлийг хэлмээр байна. Хууль хяналтын байгууллагууд, шүүх прокурор, цагдаа, тагнуул прокурор гэдэг энэ байгууллагуудад энэ хөндлөнгөөс нөлөөлдөг улс төрийн нөлөөлөл, албан тушаалтын нөлөөлөл гэдэг юмыг л байхгүй болгоход бид нар харуулах хэрэгтэй. Энэ үгүй хэлэхэд бол гиндэж гондооч гэж өнөөдөр улс төрийн ямар нэгэн байдлаар энэ улс төрд утгалдуулаад байгаа учраас шийдвэр гаргахад өндөрлөө байдал үүсдэг гэж би хувьдаа бодож явдаг. Тийм учраас хэрвээ үнэхээр одоо ёс зүйтэй бай гэвэл бид нар өөрсдөө ёс зүйтэй байх хэрэгтэй нэгдүгээрт, хоёрдугаарт өөрсдөө хуулийг сахидаг байх хэрэгтэй. Тэгээд хуулийнхнаас яг хуулийг ягштал биелүүлэх тухай асуудлыг шаардж авах үүртэй гэж би ингэж ойлгож байна. Ингэж чадах юм бол хууль хүчний байгууллагууд бас зөв ажил, шударга ажиллах нэг зарчим суурь болох луу да гэж би хувьдаа бодсоонаа. Хоёрдугаарт нь би юу хэлэх гэж байна гэхээр өнөөдөр энэ засгийн газрын гишүүн байсан хүний тухай их хурлын одоо 64 гишүүний нэгнийхэн тухай ярьж байна. Энд одоо ерөнхий сайд суугаад энийг би сонсчих хэрэгтэй байсан болов уу гэж бодож байна. Ерөнхий сайд орж ирсэнгүү. Сүүлийн үед сайн нэмд орж байгаа хэллээ. Төрийн өндөр дэд албан тушаалтнуудаас улсын их хурлыг тарах тухай асуудлыг өөрсдөө төрөж ярьдаг боллоо. Өчигдөр жишээлх юм бол улсын их хурл дээр ерөнхий сайд өөрөө энэ асуудлыг хэлсэн. Би үндсэн хууль зөрчсөн үйл гэж үзэж байгаа. Энэ үндсэн хуулийн 41-р зүйлд юу заасан байна вэ гэхээр ерөнхий сайд засгийн газрыг удирдах гэж. Засгийн газрыг удирж төрийн хууль биелүүлэх ажлыг улсын их хурл тайлагнана. Хариуцна. Улсын их хурл хариуцна. 41-ийн 2-т засгийн газар үйл ажиллагаагаа улсын их хурл тайлагнана гэж байна. Гэтэл одоо өнөөдөр улсын их хурлд тайлагнах ёстой хүн төрийн хуулийг биелүүлэх тухай асуудлыг улсын их хурлын өмнө ард түмний өмнө хариуцах ёстой хүн чинь өөрөө төрийн эрх барих дээд байгууллага тараана гэх маягийн мэдгэл хийгээд сууж яана гэдэг чинь хэрвээ тийм үндсэн хуулийн бус аргаар хэрвээ энийг хийх гэж байгаа бол өөрөс ажиллаа өгөөд тэр юмдаа өөрөө хамсан шимдаад орох ёстой баг. Аль эсвэл үндсэн хуулиндаа захирагдаж засгийн газараа зөв удирдах ажиллаа хийх ёстой гэж би хувьдаа бодож байна. Бид нар ийм зах замраагүй байж болохгүй. Монголын төр өнөөдөр амаргүй хүнд хэцүү сорилтын өмнө тулгараад байгаа. Энэ үед төрийн 3 үндсэн аюулгүйлийн зөвлөлийн гишүүд гэд нэрлэгддэг эдгээр хүмсүүд нь хоёрын дотроосоо их хурлаа тараана. Улс төрийн тогтворгүй байдал үүсэх тухай асуудлыг ард түмэнд турхаараа сууж яана гэдэг чинь бол энэ үндсэн хууль зөрчиж байгаа үүдлийг эдгээр өөрийн биеэр үлгэрлэж яана гэж үзэх юм үндэс байна. Бид нар энэ дуугаа суугаад байж болохгүй. Бид нар муут сайнч ямар ч байгс өнөөдөр одоо мөрдөгдөж байгаа үндсэн хуулинд захирагдаж ажил төрлөө төрийн өмнө олон түмний өмнө хариуц шийх үүрэгтэй. Энэ үндсэн хуулиндаа захирагдаж ажиллах ёстой гэдгийг би ерөнхий сайд, ерөнхийлөгч хоёрт хандаж хаяглаж хэлмээр байна. Ийм бусармаг үйлдэл дахин яриад ээж хилээд ээж болохгүй гэдгийг болохгүй. Хэрвээ тараах хэрэг, улсын их хурлыг хэрэг улсын их хурлд өөрт нь байгаа. Үнэхээр үйл ажиллагаа явуулж чадахгүй байна гэвэл бид 3-2-оор шийдээд тараа дахин сонгуулийг явуулж болно. Энэ асуудлыг цаашдаа бодоосоо билээ гэж би өнөөдөр энэ дээр хэлэх гэж хүссэн юм аа. Тэгээд ер нь бол их хурлын гишүүдтэй хэлэхэд хүн бүхэн ёс зүйтэй бай, хуулиа сахидаг бай, зарчимтай бай. Тэгээд хууль биелүүлэхийг хүнээс шаардъя л гэж хэлмээр байна.